Дарга эрхэм гишүүдээ. Улсын их хурлын гишүүн Дамин Чимэг нарын 78 гишүүн 2025 оны 9 сарын 19-ны өдөр өргөн мэдүүлсэн тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн хилцэх эсэх асуудлыг хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороо 2025 оны 11 сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хилэлцлээ. Хууль санаачлагч хүн амын эрүүл мэндийг хамгаалах, тэр дундаа өсвөр үеийн хүүхэд залуучуудыг тамхины хор хөнөөлөөс хамгаалах, тамхины хэрэглээг бууруулах, тамхины хяналтын тухай хуулийн зохицуултыг нэмэгдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна. Дээрх хуулийн төслийг иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Улсын их хурлын парламент цахим сайтад байршуулсан. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хилцэх үед Улсын их хурлын гишүүн Ариун Заяа электрон тамхи болон түүний дагалдах хэрэгслийн онцгой албан татвар, гайлын албан татварын хувь хэмжээг хэдэн хувь болгож ямар үе шаттай нэмэгдүүлэх, мөн га болон жимсний амт үнэр оруулагчтай байхыг хориглож байгаа эсэх талаар Улсын их хурлын гишүүн Ган Хүлэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргадаг олон улсын хэмжээнд ашиглаж буй нас баралтын статистик мэдээлэл манай улсынхаа нийцдэг эсэх тамхи хэрэглээ нь хувь хүний сонголтын асуудал бус нийгэм эдийн засгийн нөхцөл байдал түүнтэй холбоотой асуудлаас хамааралтай эсэх, үүнд олон улсын байгууллагаас зөвлөмж өгч байсан эсэх, мөн бусад улс орнуудад зөөлөн аргаар хэрхэн тамхитай тэмцэж байгаа туршлагын талаар онцгой албан татвар болон гайлын албан татвар нэмэгдснээр улсын төсөвт хэрэг хэмжээний хоригдлолт үүсэж байгаа, үүнийгээ юунд зарцуулах талаар мөн Улсын их хурлын гишүүн Мөнх сайхан электрон тамхи болон янжуур тамхинд ногдуулах татварын ялгаа нь юутай уялдаж ямар зохицуулалтын хүрээнд тогтоогдсон талаар тамхины худалдаа нь далд эдийн засагт шилжих эрсдэл болон түүнд тавих хяналтын зохицуулалтын талаар татвар нэмэгдснээр үүсэж байгаа хоримтлалын 50%-ийг эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх талаар мөн Улсын их хурлын гишүүн Ганбаатар тамхины татварыг нэмэгдүүлж буйтай холбогдуулан бизнес эрхлэгчид бэлтгэл хангасан эсэх, үүнээс үүдэн сөрөг үр дагавар гарах эрсдлийн талаар электрон тамхины никотинд бус төхөөрөмжөд татвар ногдуулж байгаа нь дүнсэн тамхиг татахтаа ашигладаг гансанд татвар ногдуулна гэж ойлгох эсэх талаар га болон үнэр амт орлуулагчийг хамтдан нэгмөр хориглох эсвэл хориг тавихгүйгээр зөвхөн татварын хэмжээг нэмэгдүүлэх зохицуулт хийж болох талаар Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотор байраас 500 м дотор тамхи худалдаалахыг хориглосон хууль хэрэгжихгүй байгаа. Үүний хяналтын талаар Улсын их хурлын гишүүн Эрдэнэбат электрон тамхины гаднах үзэмж сав баглааг хүүхдийн анхааралд өртөхгүй болгож хор хөнөөлийн талаар сурталчилгааг олон нийтэд идэвхжүүлэх, мөн орон нутгийн бага төвлөрөлтөй аймаг сумдад хүүхдийн орчинд тамхи худалдаалахыг хориглосон хууль нь уялдахгүйгээс болж хууль бус худалдаа явагдаж байгааг хэрхэн зохицуулах талаар электрон тамхины хор хөнөөлийн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулсан судалгаа нотлогоо бий эсэх, олон нийтийн газар тамхи татах зөрчилд ногдуулах торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх талаар Улсын их хурлын гишүүн Найдлаа улс орнуудын тамхины хуулийн зохицуулалт болон харьцуулалтын талаар Улсын их хурлын гишүүн Шижир манай улсын гайлын байгууллагад импортлж буй тамхин бүтээгдэхүүн шинжилгээ хийдэг эрх бүхий лаборатори байдаг эсэх, хийсэн шинжилгээний хариу шинжилгээний бичигтээ таардаг эсэх, мөн хуулийн төсөл яригдаж эхэлснээс хойш тамхины импортын татан авалт хэд дахин нэмэгдэж байгааг хэрхэн зохицуулж байгаа талаар асуулт асууж хариулт авсан болно. Мөн Улсын их хурлын гишүүн Ариун Заяа Монголд орж ирж байгаа янжуур тамхины 45%, электрон тамхины 95% нь үнэр амттай байдаг. Үүнийг хорсноор тамхиг бүхэлд нь хорж байгаатай адил талаар насанд хүрсэн хүмүүсийн сонголтын асуудлыг бус хүүхдийг цаашид тамхинаас хол байлгахыг зохицуулах нь хуулийн гол үзэл баримтлал болох талаар Улсын их хурлын гишүүн Мөнх Туяа хуулийг яаралтай баталж ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн хэрэглээний асуудалд онцгой анхаарах талаар Улсын их хурлын гишүүн Болормаа тамхины онцгой албан татвараас орж ирэх орлогоос хүүхэд залуучууд эрүүл мэнд болон бусад хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх талаар тусахыг дэмжиж байгаа талаар Улсын их хурлын гишүүн Саран Чулуун электрон тамхинд донтуулах сэтгэл готрол төгших эмгэгийг нэмэгдүүлэх сэтгцийн шалтгаантай холбоотой байдлыг авч үзвэл сургуулийн хүүхдүүдийн сэтгэл готрол дээрлэхэлтийн асуудал үүнтэй холбоотой гэсэн олон улсын судалгааны талаар сэтгэл зүйн асуудлыг хэрхэн даван туулах талаар бид хүүхдүүдтэй огт сургадаггүй, үүнийг ерөнхий боловсролын хөтөлбөрт оруулах хэрэгтэй талаар Улсын их хурлын гишүүн Гал Бадрах хүүхэд залууст хор хөнөөлийн талаар илүү сурталчлах,
мөн хууль бус худалдаа газар авах тал дээр анхаарах шаардлагатай. 2030 он гэхэд тамхины хэрэглээг 30% бууруулна гэснийг хангахын тулд илүү бодиттой арга хэмжээнүүдийг төлөвлөж хийх ёстой талаар Улсын их хурлын гишүүн Инх насан 21 нас хүрээгүй хүнд худалдаалахыг хориглож, татвараас орж ирэх орлогыг хүүхдийн сэтгцийн эрүүл мэндэд зарцуулах талаар Улсын их хурлын гишүүн Инх цэцэг гаа болон бусад үнэр амтыг бүрэн хориглох нь зүйтэй талаар, хуулийн хэрэгжилт хариуцлагын тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй талаар Улсын их хурлын гишүүн Цогтбаатар гайлын байгууллага онцгой анхаарах шаардлагатай, мөн Монгол банк энэ төрлийн худалдаа эрхлэх гэж байгаа хүмүүст зээл олгох боломжгүй гэсэн журам гаргах шаардлагатай талаар Улсын их хурлын гишүүн найдлаа хуулийн үзэл санаа нь янжуур электрон тамхи ялгахгүйгээр зохицуултыг тэгш хийх татврын орлогыг эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх нь зүйтэй талаар санал хэлсэн болно. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 86.7% нь үзэл баримтлалын хүрээнд хилцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ, тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, засгийн газрын тухай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, онцгой албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, онцгой албан татврын тэмдэгтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, импортын барааны гайлын албан татврын хувь хэмжээ тогтоох тухай тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, тогтоолын төслийг хилэлцэн нисэх талаар хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хилэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.